Hey, what's up guys? Cheetah King Top хүнтэйгээ ээлжид нэгэн бичлэгээрээ эргэн мэдчилж байгаадаа таатай байна. За тэгээд өнөөдрийн миний сэдв бол та бүхний хүсэн үлээсэн Crime Talk байгаа. За тэгээд сэдв рүүгээ хамтдаа орцгоё. Тэгэхээр энэхүү хэрэг бол товчхондоо Солонгос улсад болсон бөгөөд үеэл ах нь өөрийн үеэл дүүгээ алсан тухай хэрэг байгаа юм. Бишээ дэлгэрэнгүй мэдээллийг одоо та бүхэндээ өргөе. 2014 оны 1 сарын сүүлээр Солонгосын Улсан гэх нэртэй хотод энэхүү хэрэг болсон бөгөөд тухайн нэгэнд 1 сарын өвлийн өдөр цагдаагийн газар буюу Солонгосынхоор 119 гэх юм уу та дуудлага ирсэн байгаа. За энэ дуудлага юу гэж байсан бэ гэвэл бано би хүн алчлаа. Тэгээд энэ байрны энэ хотын энэ дүүрэгт хүрээд ирэхгүй юу гэд хаягаа өгсөн байна. За тэгээ хаягийн дагуу яваад очсон. Хаягийн дагуу очиход бол мэдээж хүн алсан гэсэн учраас түргэн тусламжийн баг болон цагдаагийн байгууллага хоёр хамт очсон байгаа. За тэгээд хамт яваад үүдээр нь яваад ороход нэгдүгээр том өрөө бол маш замбраагүй хэвчцүү харагдсан байгаа юм. За тэгээд цаашлаад унтлагын өрөө рүү яваад үзэхэд тухайн өрөө рүү орсон ажилчдын ам нь ангааж нүд нь бүр харахын аргагүй тийм дүр зургийг олж харсан байгаа юм. Юу вэ гэвэл нэгэн залуу орон дээр толгой болон биеийг хоёр газар салцсан байдалтай хөвтөж байгаа бөгөөд энэ тэнд хаасаагүй цус болсон тийм өрөө рүү явж орсон байгаа юм. Төсөөлөд бодсон ч гэсэндээ кинон дээр ч бараг хармаагүй тийм дүр зургийг тэнд харсан байгаа юм. Энэ цогцыг хараад хүмүүс цочирдохын хажуугаар тэрнээс хажууд нь сандал дээр сууж байгаа нэгэн залууг бас олсон байгаа юм. За тухайн залуу бол энэ хэргийг үлдэгч Ли байсан байгаа юм. Харин цогц хөвтөжсэн тэргүй цогцыг Ким гэж дуудахад болно. За тэгээд энэхүү хоёр хүн маань хоорондоо ямар холбоотой вэ гэвэл үеэл ах дүүс байгаа юм. Өшөө даллингүй ярих юм бол одоо ихч дүүсийн хүүхдүүд, ихч нь эрэгтэй дүүтэй. За тэгээд ийм хүмүүсийн хүүхдүүд байсан. За тэгээд хоорондоо бол нэлийн ойр байнгын уулздаг тийм дотны харилцаатай байсан авчиг нэгийг алсан. Ийхүү аимшигт хэрэгт болсон байгаа юм. За мэдээж хэрэгтэн тухайн газар өөрөө байгаа учраас ямар нэгэн хайлт эрэл сурч хийх шаардлагагүй. Тухайн нь шууд мэдүүлгийг авч эхэлсэн. За мэдүүлэг авахд тэрээр дүүгээ алсан шалтгааныг болвол өөрийг нь маш их дээрлэхдэг байсан учраас алсан гэж хэлсэн байгаа юм. Яагаад дээрлэхсний төлөө ингэж алж байгаа юм бэ гэд гайхаад цагдаа нөршөөл авшруулж асуухад ер нь л намайг айгүй их дээрлэхдэг байсан. Тэгэл ээж нь хүртэл намайг юу гэж муусныг надад ирж хэлээл, намайг дээрлэхээл, намайг ээж аав шиг арчаагүй амтан болно. Гэх мэтлэнгээр намайг дорд үз дандаа дээрлэхдэг байсан. Тэгээ би тэрийн төслгүүгээр алсан гэдэг хариултыг өгсөн байгаа юм. Зүгээр л ах дүүсийн нэгэн нарийн тоглоом магадгүй дээрлэхийн хэмжээ болох юм. Гэхдээ энэ наалах хэмжээнийхээ мөн байсан уу гэж мэдэхгүй юм. За тэгээд өшөө хэргийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж ярих юм бол үеэл дүүгээ алах бодол толгойд нь яг хэрэг үйлдэлээс ойролцоогоор 7 хоногийн өмнө орж ирсэн байна. 7 хоногийн өмнө интернетээс хийсэн түүний компьютерийн мэдээлэл searching-ийн мэдээлэлээс нь үзэх юм бол эхлээд хүн алах арга, хүн алж исэн аргуудын талаарх тийм мэдээллүүдийг цуглуулсан байна. Тэр мэдээллүүд дундаас цахилгаан хөрөө хэрглэж алсан хэргийн талаар дэлгэрэнгүй үзэж харсан байна. За ингээд хэрэг болохын өмнө цахилгаан хөрөөг захиалсан байгаа юм. Онлайнаар 150 мянган орчим вонны төлбөрлөл. За манайхаар бол баг 300 400 баг 500 мянган вон баг болцсон баг шүү одоо худалдаж байна. Би болоод сайн мэдэхгүй шүү ямар ч байсан. За тэгж худалдаж аваад тэгээд нөгөөдгөө угсрах гэж оролцсон. Тэгээ өөрөө угсарч чадахгүй. Яаж угсархаа мэдгүй. Тэгэнгүүтээ цойж моож онгойлгодог тийм хүмүүсийг дуудаж авчираад хөрөөгөө угсруулсан байгаа юм 20 мянган воноор. За угсруулаа босцсон, хөрөө нь бэлэн болцсон. За тэгэнгүүтээ яг өөрөө шууд хөрөөдөө даалж чадахгүй гэж бодсон чинь бодоодсоо өөрөө үеийн залуу хүн, эрэгтэй хүн дийлэхгүй ч гэж магадгүй гэж бодсон учраас им худалдаж авсан нойр суулгах үйлчилгээтэй 10 хайрцгийг худалдаж аваад тухайн имээ уух юмд наривч өгөхөөр шийдсэн байгаа юм. За ингээд хэрэг болохоос 1 хоногийн өмнө дүүгээ үеэл дүүгээ гэртээ дуудсан байгаа юм. Эй, Ким, манай түрээдрээ хоёлаа chicken идэ, хоёлаа кола, хоёлаа маккол гэж солонгосон байт. Маккол гэж ингээд дуудсан байгаа. За тэгээд дүүн аха за би ойлоо. Тэгвэл би нэг цаг 30 минутын дараа яваад очие гэд тэр яриа дууссан. За тэгээд нэг цаг 30 минутын орчмын дараа дүүн ирсэн гэрт ирэхтэн гэртээ chicken өрөө тавьсан. Тэгэнгүүтээ энд нь ундаага өрөө тавьсан. За тэгээ суу хоолоо идгээл тэгсэн. За дүүн нүгээрээ зүгэл ах юу аа мөн гэж юу ч болов юм шиг ирээд хажууд нь зүг суугаад хоол идсэн ба. Хойлоо чикнэ идэл. Ман залуу ах дүүтэйгээ яриа өдөнгөө шууд дүүгийнхаа
ундаар нь хүч хайжсэн нэг. За ууч наатаа ууч хурд ууч ам чин цангаж байгаа өстэй аль уугаад аа гэл. Гэх мэтчлэн гэсээр байгаа дүүдээ ундаа уулгаа чикнлээ идүүлж амжсан байгаа. За ингээд оройны 9 цаг орчимд манай залуу дүүгээ унтахыг харсан байгаа. Дүү нь унтлагын өрөөр ороод унтсан. За тэгээд унтсныхан дараа ойролцоогоор 2 цаг орчим хүлээсэн гэж байгаа. Бүрэн нойрондоо ортол, гүн нойрондоо ортол. Ингэж хүлээж байгаад оройны 11 цаг орчмын үед дүүгийнхээ өрөө рүү ороод цахилгааны арзетхэн залгаад хөрөөгөө асаагаад гэд хүзүүн дундуур нь хэрцсэн байгаа. За ингээд хэрчэхэд мэдээж хөрөөнөөс үүдэлтэй цус эргэлдэж маш хийчээ цацарч гарна. Цус гэрийн хан туурга хаасайгүй цацагдаж орхисон байгаа. Ингээд шүн дүүгээ алчаад тухайн алсан шөнийхөө маргааш өдрийн 12 цагт анх цагдаагийн газар өөрөө дуудлага хийж мэдээлэл өгсөн байна. Зөвхөн өөрийг нь жоохон дээрлэгдэг байсны төлөө. Гэтэл үнэхээр энэ залууг яагаад ийм хэрэг хийх болчихвоо гэд түүний сэтгэл зүй талаас нь мөн амьдрал аж ахуй гэр бүл талаас нь судалж үзсэн байна. За нэгдүгээрт бол энэ залуу эцэг их нь 7 настай байхад нь салсан. За тэгээд өөрийнхөө эмээ дээр амьдардаг байсан байна. Эмээгээ харж эмээтэйгээ хамт байж эмээ түүнийг өсгсөн гэсэн үг. За ингээд эмээ нь өсөж жагаад эмээ нэлээд өндөр настай болсон учраас эмнэлэгт хэвцэн байгаа тухайн залууг дунд сургуульд байх үед энэ хэрэг өөрөө түүнийг 24 настай байхад түүний дүүг 23 настай байхад л болсон хэрэг. За ингээд дунд сургуульд төгсөөд их сургуульд орох болон цэрэгт явахын хооронд өөрийнхөө цагийн ажил хийж эмээдээ тусуулангаа өөрийнхөө хэрэглээний мөнгийг болгодог байсан гэж байгаа. Ерөнхийдөө хөршүүдийнх нь болон ойр хүрээний хүмүүсийн харахад эмээдээ ачлалтай тийм сайн даруй нэгэн төлөв хүүхдэл гэж харагддаг байсан. Гэтэл ийм хэрэг үлдсэн байгаа. За тэгээд энэ залуу өөрөө цэрэгт явсан байгаа. Цэрэгт явсан талаарх мэдээлэл мөн цагдаагийн газрын судлаа сонирхоод үзтэл цэрэгт байх хугацаанд хүртэл сэтгэл зүйн болон нийгэмд харилцах мөн хил зүйн хувьд доголдолтой гэдэг эмчилгээний оншилгоо гарч ирсэн байна. Тухайн оншилгооны дагуу цэргийн эмнэлэг тодорхой хэмжээний хугацаагаар цагийг өнгөрүүлжсэн. Бүр нарийн юм бол бусааны цэргийн эмнэлэгт гэж байсан. Тодорхой хэмжээний хугацааг өнгөрүүлжсэн. За тэгээд ерөөдөө цэргээ бүрэн хүртэл дуусгаж чадлагүй сэтгхүйн асуудалтай учраас энэ хүнийг цэргээс цуцаллаа гэдэг шийдвэрийг гаргаж цэргээс халагдаж байсан байгаа юм. Ингээд бодоод үзэхээр мэдээж сэтгхүйн нэлээд асуудалтай байсан учраас энэ хүн хэргийг үйлцэх нь тодорхой юм а гэж бодож болох. Мөн түүний мэдүүлгийг авч явах хугацаанд түүний яриануудаас өнгөц дурдах юм бол жишээ нь тэрээр миний зүүн талд чөтгөр том чөтгөр залуу чөтгөр хүүхэд чөтгөр байдаг. Миний баруун талд анжил том анжил залуу анжил хүүхэд анжил 3 байждаг. А яг намайг дүүгээ алах мөчөд энэ том анжил намайг том чөтгөр намайг алаач гэдсэн том демон намайг. Тэгэхээр би том devil-ийн үгээр очиод алсан. Яг алсны дараа том devil гинт алгуулсан. Тэгэхээр яг тэр үед залуу devil болон хүүхэд devil миний хажууд унтчихсан. Гих маш утга учиргүй бүр сэтгэхүйн бүр дороодолтойгоос бүр буцалт төрөө орцсон амт шиг юм яриадсан байна. За энэ сэтгэхүйн доголдолтой холбоотойгоор иймэрхүү гинт хэрэг үйлддэг кейс ер нь бол сүүлийн жилүүдэд Солонгос гэлтгүй дэлхийд Монголд хүртэл үүсээд байгаа. Энэ асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэг нэг том асуудал үүсэж байгаа эндээс үүдэлтэй. За ямар ч зин сэдвийг төр хоош нарахыг дараа би та бүхэн дэлгэрэнгүй ярьж өгнө. За энэ гимт хэрэг рүүгээ эргээд орох юм бол ийм зүйлүүдийг ярьсан байна. За ийм зүйлүүдийг ярьсан чинь мэрэгжлийн хүмүүсээс лавлаад үзвэл цагдаа нарын зүгээс яг үнэхээр тийм сэтгэхүйн доголдолтой хүн биш ч байж магадгүй зүгээр жүжиглжээж магадгүй худлаа ярьж магадгүй сайн шалга гэдэг утгаар хандсан байна. За тэгээ нэлээд сайн дэлгэрэнгүй шалгаж судалсны эцэст ерөнхийдөө бол сэтгэхүйн доголдолтой хилзүүн доройтолтой бол үнэн. Гэхдээ тэр нь хүнийг алж байгаа үгүйгээ анзаарахгүй хэмжээний тийм дээд түвшний сэтгэхүйн доголдолтой гэж хэлж болохгүй маа гэж үздэн байгаа. Ингээд нэгдүгээр шатны шүүх хурал болсон. Нэгдүгээр шатны шүүх хурлаар түүнийг ер нь бол бүх насаар нь хорихаал за бүр цаазаар авах ялыг оноохоор зэхиж бэлдэж байсан шүүгчдийн зүгээс гítэл түүний өмгөөлөгч эмнэлгийн бичвүүдийг авчиж өгсөн байгаа. За хилзүүн доголдолтой, сэтгхүйн дороодолтой, буцалтгүй зэхүү хэмжээний тэм сэтгхүйн дороодолтой гисмсэн жоохон хүнд хэлбэрийн сэтгхүйн дороодолтой гэсэн
баримт манайхаар бол эмчийн магадлгаануудыг авчирч үзүүлсэн байна. За тэгээд энэ үзүүлэлтүүдийн дагуу энэ эмчилгээний магадлгааны дагуу энэ хүний цаазаар авах ялыг оноолгүйгээр 25 жилийн хорих ялыг оноож за тэрнийхээ эхний хэсэг хугацааг эмнэлэгт сэтгхүүгээ эмчлүүлэн өнгөрүүлэхээр тооцсон байна. За тэгээд Солонгос улсын хувьд бол нэлээд иргэдийнхэн сэтгэл зүй таагүй талд санагддаг зүйл нь юу вэ гэвэл иймэрхүү сэтгхүүийн доголдолтой гэсэн гэмт хэрэгтнүүдийг эмнэлэгт улсын мөнгөөр эмчилдэгт байгаа юм. Нэгсэндээ иргэдийн татвараар гэсэн үг. За энэнд нэлээд иргэд ундууцсан ханддаг. Тийм учраас бидний мөнгө яхаараа ийм гэмт хэрэгтнийг хооллоход гэмт хэрэгтнийг эмчлэхэд зориулт юм бэ гэсэн эсэргүүцэл их гардаг. За энийг бол засгийн газрын зүгээс юу гэж амын хаадаг вэ гэвэл иймэрхүү сэтгхүүн доголдолтой хүмүүсийг нийгэмд иргэн оруулах эсвэл нийгмийн сэтгхүүд иргэн байршуулахын тулд эмчилгээ хийхээс өөр сонголт байхгүй. Энэ эмчилгээг улсын зүгээс хийх ёстой юм а гэдэг үгийг хэлдэг байгаа. Нэг талдаа зөв, гэхдээ нөгөө талдаа үнэхээр ийм амар гэмт хэрэгтэй хүмүүс нийгэм заавал буцаж ирэх гэдэг хэрэг байна уу гэдэг асуулт бас хүмүүсийн толгойд орж ирдэг байна. Ямар ч сан энэ сэдв бас Солонгосын бас нэгэн ишүү болоод байгаа зүйл шийдвэрлэж яриад чадахгүй байгаа. Мөн манай улсын хувьд ч гэсэндээ би судлаад үзэхэд тодорхой тоон хэмжээний ийм хүсэтгхүүн доголдолтойгийн улмаас зарим нэг шийдвэрүүд бол яг шудраг гарч чаддгүй гэж байгаа юм. Жишээ нь хүүхэд хүчрхийлсэн эрэг, хүн алсан эрэг гэх мэт хэрэгүүдийг бол өнгөцгөн за дээрэс нь хохирогчийн талд нэлээд гомдолтойгоор шийдэгдэг кейсүүд бас олон байдаг гэж дуулжсэн. За тэгээд ийм зүйл ерөөхдөө дэлхийд даяар үүсэж байгаа энэ нөхцөлөд бид нар яг энэ сэтгхүүн доголдолтой, сэтгэл зүйн асуудалтай гэдэг хүмүүсийг ийм ялангуяа гэмт хэрэгтнүүдийг яаж кэр хийх ёстой вэ? Яаж том иймэрхүү гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан сэргийлэх боломжтой гэдэг талаар нэг удаа бодоод үзэхэд гэмгүй надад санагдсан юм. Зүгээр гэр бүлийн хараа хяналтанд байлгах ёстой гэдэг жижигхэн үгээр эсвэл зөвхөн гэр бүл дотор нь энэ асуудлыг үлдээх гэж оролдох нь өөрөө өрөөсгөл байж магадгүй маа гэдэг мессежийг надад энэхүү гэмт хэрэг өгсөн байгаамаа. За тэгээд өнөөдрийн сэдвтэй минь хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. Богинохон хэмжээний гэхдээ маш амттай тийм мэдээллийг та бүхэнд хүргэж чадсан гэдэгтээ найдаж байна. Дараагийн бичлэгээ төр уулзлаа баяртай залуусаа. Энэ хүртэл Shida King байла. Peace out.